одоо хятадын цемент орж, хятадын будаг ерөөс яг одоо сүүлийн цемент Монгол хийж байгаа. Ер нь бол хятадын барилгын материал ороогүй барилга бол байхгүй шүү дээ. Тэгээд барилгын чанар муу байна, барилга муу баригдаж байна. Хятадын барилгын материал муу гэж ирээд байдаг. Тэгэхээр хятадын барилгын материалаар барилга бариад байдаг. Гэтэл тэр хятадын барилгын материал маань бидний авчирж байгаа материал яг чанартай материал мөн үү? А бид нар тэр хятадын барилгын материалыг технологийн дагуу ашиглаж чадчихэв үү гэдгийг айгуу чухал байхгүй юу? Тэгэхээр тэр одоо хятад бол одоо барилгын их орон шүү дээ. Барилга одоо жинхэнэ үйлдвэрлэгч орон шүү дээ. Тэгэхээр хятад улсад нь очиж одоо манай барилгын засал чимээлийн ангийн хүүхдүүд яг одоо тэр үндсэн их оронд очиж энэ одоо будаг, энэ замаас одоо юу гэдэг тэр барилгын материалуудыг яаж ашигладгийг бид нар яг Монголд яг зөв ашиглаад байна уу бааш одоо тэгээд тэнд очиж сургаараа маш их чадвар чадварч. Тэгээд ер нь барилгын чиглэл чадвар бас сайн биш хамаагүй үү. Үнэхээр хамаагүй. Тэгээд манай хүүхдүүдэд зориулаад бүр юм тусгай полигог энэ төр байгуулж өгчээсэн шүү дээ 15-нд. Тэрийг өргөжлүүлмээр байна гэдгийг сая ярилцаад ирсэн. За хятад ямар шүү вэ? Тий, хятад бол яг нөгөө нэг яг одоо бас нөгөө оюутан олон хүүхд олноор авах барих удаан хугацаар авах тэр бол бас дээд газраас зөвшөөрөл авдаг барьдаг. Очоод энийг бол бид бол нөгөө захирлуудын түвшинд бол ярилцсан. Тэгээд тэдний чинь шууд шийдэхгүй дээрээсээ зөвшөөрөл авна. Тэгээ яг ямар ч ихний хэлжинд бол тэгээд хоёр сургуулиуд ойлцож байгаа дээд газраас зөвшөөрөл бид оюутан солилцох үргэлжлүүлнэ. За оюутан солилцохгүй байлаа гэхэд багш чадварч ер нь бол би бас бодоод идэв. Ер нь оюутан солилцох бол сайн. Гэхдээ нөгөө оюутнууд бол бас ингээд төгсөөл явцдаг тий. Тэгээд бүх оюутныг бас чадварчилж чадахгүй. Тэгэхээр илүү чадварчилах хэрэгтэй маань багш байхгүй юу? Багш бол энэ сургуультай байна. Багш бол олон хүнд тэрийг хөрөм түгэн. Тэгэхээр 20 оюутан чадварчулах уу, 2 багш чадварчулах уу гэдэг дээр 2 багш чадварчулах нь илүү чухал байж магадгүй. Тэр 22 багш бол 200 хүүхдэд 2000 хүүхдэд энэ түгээн дэлгүүрүүдээ сурсаар л байна шүү дээ. Энэ дээр би бас тэгэхээр одоо багшаа явуулъя гэдэг дээр бол ойлгох зөв санаа. Тэгээд би бас хэсэг тоог баярч нэгэн хэдэн жил хамтарч ажиллаад тэгээд энэ Дорн таймыг бас үзэж байгаа хүмүүст нэмэлт мэдээлэл өгөхөд Дорн таймыг бол Монголын зүүн захад Орос хятадтай холбоосон цорын ганц аймаг шүү дээ. Тэгээд энд чинь Орос руу төмөр зам байна. Одоо хятад руу төмөр зам тавина гэж. Энэ бүх хөгжил ийшээ ирэх гэж байна. Тэгээд дээрэс нь бас сайшааларч гэсэн хүмүүс харсан баг. Энд хятад бас орж ирнэ. Гөрөнгө оруулалтын жишээлбэл хятад ресторан 2 3 ч байх жишээтэй. Миний нөр хятадаар гэж хэлсэн шүү дээ нэг ресторан маань тийм Монгол хятадаар. Тэгэхээр бид нэр хятадаас өссөн гэсөөгөө болгоомжилж байгаа ч гэсэн бас ингэж хамтрах нь бол зайлшгүй болчиход байгаа. Тэгээд сая гिचиг тогтох захирал бол өөрөө барилгын мэргэжлийн хүн дээрээс нь аймгийн иргэдийн дарга энэ төр байсан. Орон нутгад нэлээд нэр хүндтэй учраас ер нь хятадын байдлыг бас нэлээд сайн мэдж энэ контактуудыг бас сайн тогтоож байна. Тэгэхээр би бас бодоод байна л да. Зөвхөн манай сургуульч гэлтгөө одоо хинти ч юм уу бусад аймагуудын сургууль ч юм уу эсвэл Улаанбаатарын ч гэсэн мэргэжлийн түвшний сургуулиуд бол эднийхийг бас нэг гарц гэж бодож эднэр дамжуулж өдөр хятадаас сурсан энэ давхар сурах юм уу хятадтай холбоолж өгвөл бас болох юм уу? Тэр тал дээр хүмүүс санал тавьж байгаа юм байна уу? Байна. Ер нь л чирээр хамтран ажиллая гэж одоо ярилцсан улсад байгаа. Тийм бол за саяны ажил мэргэжлийн сургууль дараагийн өөр бодож байгаа сургууль байна уу? Задгаанд бол энэ төвшөнд л байна ер нь. Олон бас хүчээс харних баг. Тэгээд нөгөө дээр нь хүлээж авч байгаа. Аймаг хоорондын холбоо хэр вэ? Бусдын аймагтайгаа юу? Тийм биш ээ. Тэр нөгөө саяны Хянган аймагтай манай аймаг. Ер нь манай аймаг гадаад хэлцээр нь их сайн штэ. Ер нь одоо хэлийн аймаг гэдгээрээс байдгүй нь бусдын аймагуудаас илүү одоо гадаад харилцаа угаасаа сайн байдаг. Тэгээд сайн ковид 2 жил ерөнхийдөө жоохон наашаа цааш ирж очих явуулцах хамтын ажиллагаагаар хийх зугламжлалт болсон зүйлүүд маань хийгдэхгүй зогссон байгаа болохоос биш. Ер нь Орос улбаны устгаач тэр одоо хятад ард улсын зэрэгэлдэх хөлбөмбөр Хянган аймагуудтай бол манай Дорн таймын гадаад харилцаа маш сайн штэ. Дорн таймыг бас маш өндөр хэмжээнд үйлж хүлээж авдаг. Очихд ч юм мэддэг өөр аймагуд цуг очсон байхад Дорн таймыг илүү одоо хүлээж авдаг, толгой талд нь суулгадаг ч байдаг юм уу? Тийм тэр ууж нэг хятад очоод тааж удахгүй хятадын тэр уудаг соёл нөгөө болчих. Хуучин бол одоо очиход ингээд хадгаа бариад дуулаад заавал ууг шахаад л одоо ингээд байдаг ус ерөөсөө арх бол одоо огт гаргахгүй болсон байна. Хамгийн одоо том гол хүндэтгэл арга хэмжээнд дээр арх гаргасан. Тэгээд хундуулахаасаа эхлээд л та уух уу хэрэглэх үү та танд хундуулах уу гэд үгүй өөр юм уу наадгүй өөр юу уух уу гэж асуугаад за хундгал гэвэл хундуулаа. Тэгээ хундуулсны дараа хундганы үгтэхтэй хүртэл та өөртөө тааллаараа одоо ингээд
Нэг битүүгаараа л байдаг шүү. Өөрийнхөө хэрэглээгээрээ тий өөрийнхөө югаараа одоо угаараа гэж хэлдэг болсон байна. Хуучмууд одоо заавал үг шахаад бүр хажуу дээр зогсчоод ингээд тэгэл бүгд хүн болгон үг хэлээл бүр айхтар шахдаг, айхтар тулгадаг тийм байсан шүү дээ. Одоо тэгэхээр болсон төрийн маягийн боловсролын хүмүүс болохоор бизнес нь бол арай өөр л да. Бизнес нь өөр болсон байж магадгүй. Ихтэй юм бол тиймэрхүү барьж юу сонссон. Ер нь бол архиар шахах нь тэгээд өдөө юу ингээд хоол болгон тэр нь бол хуучин бол ер нь араад 7-8 жилийн өмнө шүү дээ. Хоол болгон дээр л архи гаргадаг. Тосгоо хэл дээр тосгоосоо тэгэл архи гаргадаг. Тэгээд ерөөсө хоол болгон дээр л одоо өдөө хоол идсэн ч архи явна өрөө тэл байж идэг. Тэгээд хоол нь нөгөө мундаг ирээд байгаа шүү. Хоол болгон. Тийм бос байдаг. Архины соёл нь их өөр болсон байна. Хоолны меню ч юм уу. Манай тэр хэрэгжээд байгаа гарцсан мөртөө хэрэгжихгүй хөл үйл хятад хэрэгжүүлдэг. Манайх бол архиар шахаж болохгүй сүүл гарсан шүү дээ. Архиар шахахгүй болохгүй гэдэг хөл гарсан. Төрийн арга хэмжээнүүд тэр бол огт архи гаргаж болохгүй гэдэг сүүл гарсан шүү дээ. Гэтэ манай хэрэглээс нэг юм багасаад. Тэгээд багассан гэхдээ л тэр одоо шахахгүй гэдэг бол монголчууд шахаад байгаа шүү дээ. Тэр хятад бол үнэхээр шахахгүй байна. Тийм ээ. Тэгээ яг жоохон яриа хатвар бол би бас буруу юм асуучих бодлоо. Буруу биш. Ерөнхийдөө бас нэг бод байдал нь. Тэгээд эцэст нь хэлэхэд эргээл нөгөө Дорн аймаг дээр үуч нэг алтан гурвалж ингээд би танд хэлжсэн да. Дорн аймгийн алтан гурвалж ингээд одоо хонда энэ Дорнтой хөгжүүлээгээл тэгсэн. Арчлахын нэг зоригийн квартал ярьжсэн шүү дээ. Тэгээд сайхан гурвыг гарсан. Тэр нь бол яг үнэхээр тэд нар ч залууж байж тэгээд бид нарыг тэгээд нөгөөдөл нь хөгжүүлгээд монголын хэллээгээд нөгөөдөл нь тоохгүй шүү дээ бас. Тийм амар биш те. Тэд нар залуу хүмүүс амбицаар. Би бол энэнийг зөв санаа гэж байна. Зөв санаа. Дорн аймаг бол их чухал. Тэгээд би сүүлийн бас бодлоо Дорн аймгийн алтан гурвалжин бол дорнод дээд пол нэмсүүд энэ гурвал сайн юм хийгээд байвал боловсрал талдаа бараг болчих юм шүү. Тэгээд сая би бас хүнээс сонсон чинь та сая явахтаа бас нөгөө хэдэ пол нэмтэртэй цуг явсан юм тийм. Пол донд манай 3 цуг явсан шүү дээ. Ер нь ингэж цуг явж байсан тохиолдол байгаа юм. За одоо явж исэн байлгүй дээ. Би бол анх өөрөө тэгж цуг явахлаа шал өөр юм. Миний өмнөх цэхлүүдүүд явж исэн байхаа бид явж исгийг сонсон санагдаж байна. Би бол өөрөө санхудаага цуг явсан. Тэгээ цуг явах нь ч яг бас тэгэл бүх юм ярьчихж байгаа шүү дээ. Тийм яг үнэхээр одоо ингээд яг 3 төвшний сургууль, их сургууль, коллеж, мессүүдийн төвшний 3 шатны сургууль. Манай аймагт онцлогтой. Энэ манай аймгийн 3 шатны сургуультай аймаг бол байхгүй байх шүү. Тийм ээ. За Хинтээ Сүхбаатар бол угаасаа байхгүй. Тэгээ баруун аймагуд ч гэсэн ийм 3 шатны сургууль гуруулаа байдаг. Бараг дээд сургууль ч бараг хөдөө байх. Бараг байхгүй. Одоо Дорногойд нөгөө бидний мэддэг ангаах байдаг, ховд багшийн дэд байдаг байх тий. Томоос нь ярих юм тий. Тэгээд тэднэрт нь мессүүд байна уугүй мессүүд. Дорногойд бол мессүүд байхгүй. Ховдод мессүүд байхгүй. Дорнод гэсэн. Энэ нь бол яаж даваад байгаа юм бэ? Одоо тэгээ яг зүгээр бид гурав бас их саланг явсан байна. Яг энэ 3 сургууль одоо бүгд нөгөө ампица одоо гадагшаа хандаал Дорнод сургууль гадаад харилцаа сайтай байна. Улаанбаатартай харилцаа сайтай байна. За манай полж гэсэн бас гадаад харилцаа сайтай шүү дээ. Тэгсэн хэрнээ одоо бид нар гадагшаагаа түнэнд тэрэл гадагшаа ирээд төгслөө гуруулаа яаж хамтарч ажиллах вэ гэдэг юусоо ярьж байгаагүй байсан юм байна. Бид гуруулаа сая цуг тэр гадаад явж гуруулаа тэр хингээ ажил мэлэндээ суултаа гуруулаа гэрээ 3 захирал явсан. 3 Дорнод захирал яваагүй. Тэдний багш нь явсан. Гэтэ төлөөлөд яасан. Тэгээ явж хатууд ер нь бол бас энэ 3 шатны сургууль бол маш их хамтарч ажиллах хэрэгтэй. Мань би нэг нөхөх хамтрах дэмжих юмнууд бас их байх юм байна гэдэг нь ойлгогдсон. Энэ бол манай Политехник коллежтэйгээ бид маш сайн хамтын ажиллагаатай байгаа. Тэгэхээр олон юм дээр хамтарч ажиллах байна. Саяныхыгаа ингээ яриад өччих юм жишээлбэл үндэсний сургууль гэсэн зөвхөн танахтай хийж явахаар бас нөгөөдөлтэй ингээд хамтраа зарим юмнуудыг хийчих юм бол бас бид нар ч гэсэн амар. Тийм шүү дээ. Тэгээд Дорнотын боловсролын бодлого гэдэг утгаар дээрээс нь бид нар чинь боловсролын чинь ер нь ингээд төрөөс анханаас хийж ирсэн. Тэгээд нэг одоо ч боловсролч бол шууд бизнес болсон. Жишээлбэл Англи улс гэх чинь юу гэдэг вэ? Боловсролоор хэдэн тэрбум доллар олж ийн гээл те. Өсөн өсөөгөө Дорнотод энд ийм одоо жишээлбэл энэ ийм юмсүүд бас ховор байгаа. 6 давхар байшин. Одоо байшиныг харуулж чадахгүй байгаа учраас ер нь би гадны талаас нэг бичлэг авна. 6 давхар барилгатай. Тэгээ хэдэн оюутантай вэ? Манайх чинь нэг 400 орой оюутантай байна. 400 оюутантай. Дорнод дэд хэд оюутантай? Дорнод дэд сургуулиугүй байна. 300 байгаа. 300 байгаа. Пол 6-700 оюутантай шүү. Тэгээд яах юм бол эн чинь эргээд зүүн бүсийн бас нэг боловсролын төв. Манай хоёр сургуулийн нийлээд 1000 гаруй одоо 20,000 оюутан сурч байгаа шүү. За тэгээд энэ таар юу яг би Японуудтай харьцаж байгаа яг ингэдэг байхгүй. Япон яг би Японоос сурсан учраас
Тэгээ Япончууд жишээ ирнэ. Заавал 3-4 өдөр ирчих. Тэгээ өдөр чин хүмүүстэй уулзаад ороо ядаж бие уухта юугаа ярьч уу яач уу гэдэг бүх юм координацлаа явуулдаг. Тэгэхээр яг манайхан болохоор саланг байж байгаа муугаар хэлэх юм бол нөгөө хэд чинь бидний нэг нэгээр нь ингээд хашиж чадаад байгаа. Бид нар чинь нөгөө яриагаа нийлүүлээгөө очиад нөгөө үн мөнөө буулгах чинь гэсэн үг шүү дээ. Үн мөн гэдэг тэр хөдөлгөөний бодлого гэдэг шиг тий. Тийм байхгүй. Нөгөө тэдний буруу биш шүү дээ. Бид нар чинь тэгж л явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ч гэсэн хятадтай хацтай гуруулаа нэгдсэн бол Улаанбаатартай ч гэсэн гуруулаа тэгээ засаг тамгын газрын дээр оролцоод явах юм бол энэ супер харилцаа болох байна. Тэгээ засаг даргын зүгээс яг шууд гэх юм уу ямар нэгэн оролцоо гэхэлэр хамгийн хүсэж байгаа оролцоо нь юу байж болох вэ? Энэ боловсролын дээр юм дэмждэг л ахalta. Ер нь аймгийн сектороо дэмждэг шүү дээ. Тэр сая тэр 15 онд тэр манай тэр оюутнууд Хянга аймгийн сурахаар явхад жилд 20 оюутны нийтийн үзэг 60 оюут явуулсан байх. Тэр бүх зардлыг нь аймгийн тамгын газар аймгийн сектороо гаргаж ирсэн. Тэр чинь нөгөө зардал гарна шүү дээ. Тэр бол тэгээ тэр зардлыг аймгийн сектор гаргаж ирсэн. За манай аймгийн сектор бол манай сургууль өдөрт зүйлийн дарга хийж байгаа. Энэ нь бол хожим аймгийн засаг дарга байдаггүй аймгийн орлогч дарга өдөрт зүйлийн дарга байсан. Тэгээд энэ жил боловсролын яамнаас ерөнхийдөө бас чиглэл өгөөд тэгээ аймгийн садартай зөвшөлдсөд ер нь аймгийн засаг даргын төвшөнд ер нь бас энэ мэргэжлийн боловсролыг анхаарья. Тэгээ засаг дарга нь өөрөө өдөрт зүйлөө одоо сургуулийн өдөртөйг ахална гэдэг бол одоо мэргэжлийн боловсролын салбар энэ сургуулийг одоо анхаарлын төвтэй аваач гэсэн үг шүү дээ. Аймгийн засаг дарга өдөрт зүйлийн дарга хийж байгаа. Тэгээ хятадтайгаа ярих гэсэн хятадууд ч дандаа төрөөсөө бүх юм координацтай гэдэг учраас эндээс аймгийн дарга ярьсан байхлаар чал өрөө. Тийм. За тэгвэл юу ярьсаар бол Дорнот аймагчин бас бид нар ч орон нутаг гэж бодоо дээрэс нь төрийнхэн ч гэдэм үү төрийн эмсүүд гэж одоо юу юм хийж байгаа ингээд нэг сайн ойлгохгүй ойлгох гэж хүсэхгүй за гэж нэгдээд хаяад байдаг. Тэгчээ энэ дотроо бас их шинэ янз бүрийн санаанууд гараад гадаад харилцаагаа хийгээд бус сургуулиудтай интеграц хийгээд засаг дарганд дэмжиж сайн талаас нь бид нар ярьж мэдээж болохгүй юм байна. Тэгэхээр Дорнотын боловсролын хувьд бас эерэг юм нэлээд байна гэж бас эерэг талаас нь бас бид нэр харж байна та ярил л та. За баярлалаа. За баярлалаа.